За тэгээд бүгд өнөөдөр хамтдаа шинэ гэрээний үйлс номын 16 дугаар бүлгийн 25-аас 26 дугаар ишлэгийг хамт уншийе. Үйлс 16-гийн 25-аас 26. За та бүхэн Библи байгаа гэж найдаж байна. За би та бүхэнд уншийе. Тэгээд би шинэ Библитэй байгаа. Шинэ Библиэс уншийе. Магадгүй үг хэлний ганц нэг орчуулга бас зөрж магадгүй те. Гэхдээ утга санаа бол адилхан байх байхаа гэж бодож байна. За шин дундын үед Паул Силас хоёр залбирч бурханд магтуу дуулж байгааг хоригдлууд сонсцоож байлаа. Тэгтэл гинэд шоронгийн суурийг дөргиосон хүчтэй газар хөдлөлт болж даруй бүх хаалганууд нэгдэн хүн бүрийн гав дөнгөн малтарч унжээ гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдрийн сургаалыг би газар хөдлөж гав дөнгө мулталдаг залбирал ба магтаал гэдэг сэдвээр эзний үгийг би та бүхэнтэй хуваалцах хүсэж байна. За олон жилийн өмнө 1995 онд гэж би сандгийн. Тэгээ тэр үед би 10 дахь ангид төгсөд дөнгөж удаагүй. За тэгээд чуулганыхаа авралын зарын багт ороод тэгээд 95 оны 6 сард Говьалтай аймаг руу одоо авралын зараар илгээгдэжсэн. Тэгээд бид нар 3 хүний бүрэлдэхүүнтэй явж исэн. За тэгээд нутгийн 2 итгэгчний нэлээд ингээд үндсэндээ тавлаа бид нар Улаанбаатар хотоос тухайн үеийнхаа цуглаанаас ингээ илгээл даваад явж ирсэн. Тэгээд зөвхөн бид таваас гадна өөр зөндөө олон аймаг орон нутгууд руу манай чуулганаас 3-5 хүнтэй багуудыг тухайн үед илгээсэн баг 20-од багийг илгээсэн байсан. Тэгээд тэр олон багийн нэг нь бол манайх байсан. Тэгээд манайх Говьалтай аймаг руу авралын зараар явсан баг. За тэгээд тэнд очиод биднэрт нэг асуудал тулгарсан. Тэр юу байсан гэхээр баг доторх зөрчилдөв. Тэгээд манай багийн ахлагч болоод багийн маань өөр нэгэн одоо гишүүн хоёрын хооронд одоо харилцааны үйл явдлын асуудал одоо аяллаа туршид тий ингээд манай багт бол тулгарч исэн. Тэгээд тэр гишүүн маань болохоор өөр цуглаанаас одоо манай сүмийн Библийн сургаал сураад тэгээд одоо дадлах хийхээр илгээлтэр бидэнтэй хамт илгээгдсэн. Тэгээд манай багийн ахлагч болохоор манай цуглааны одоо ахлагчны нэг ийм хүн байсан. За тэгээд бид нэг ингээ хамт явлаа. За тэгээд асуудал гарсан. Тэгээд бүх юм сайн сайхан байгаагүй. Тэгээд багийн маань ахлагч нэг гишүүнтэйгээ ер нь жоохон таардгүй ойлголцдгүй. Тэгээд үе нэг юм баг дотор нэг юм жоохон маргаан гарч исэн. Тэгээд өнөөдөр ч гэсэн та нарын амьдралд бас тэг гэр бүл дотрооч тэр сүм цуглаанд хамт явдаг найз нөхдөдтэйгаач тэр эсвэл хамт ажилладаг ахын дүүстайгаач тэр ойлголцохгүй асуудал бас нэлээд гардаг байхаа гэж би бодож байна. Тэрэн шиг л асуудал гарч исэн. За тэгээд нэг орой манай баг дотор нэлээд хүчтэй маргаан үүссэн. Нөгөө хоёрын маань хооронд нэлээд маргаан үүссэн. Тэгээд миний хувьд нэлээд хэцүү байсан л та. Тэгээд гордогч хүн би хөндлөнгөөс хараад за ер нь ойлголцчихасаа л гэсэн ийм л байр суурьтай байсан. За тэгээд маргааны дараа яасан гэхээр манай ахлагч юу гэж хэлсэн гэхээр би ерөөсө ганцаараа явж залбирлаа гэд гараа яваад гэсэн. Тэгээд би ахлагчийн араас нь дагаад гарсан. Тэгээд би юу гэж хэлсэн гэхээр хамт явъя. Хамт залбирая. Тэгээд дагаа явсан. Тэгээд Говьалтай аймгийн одоо төвийн хажуугын талд нэг юм цэцэрлэгт хүрээлэн байсан. Тухайд одоо ч байдаг байх бодвол тэгээд тэр цэцэрлэгт хүрээлэн дотор нэг юм төмрөөр хийчихсэн нэг гэр байсан байхгүй юу? Аюу том гэр. Тэгээд тэр гэрлүү хинч орно яадаг дүн онгорхоо үйждэг. Тэгээд хүүхдүүд дотор нь ороод тоолж моглол ингээл байждаг. Тэгээд орой болсон хань бүрэнхий орж исэн. Тэгээд ахлагч маань тэр цэцэрлэг рүү явсан. Би араас нь дагаа явлаа. За тэгээд нөгөө гэрт ороод ахлагч маань залбирлаа. За би ч гэсэн дагаад залбирлаа. Тэгээд ер нь манай баг бол одоо сүнсний хувьд нэлээд асуудалтай байсан учраас ер нь залбирыг, магтъя тийм энэ бол аюул чухал гэдэг. Тэгэл залбирсан. Тэгээд би ч гэсэн хамт залбирсан. Бид хоёр тусдаа залбираад хамтдаа эзнийг магтан дуулаад. Тэгээд яг тэр үед залбирч явах үед яасан гэхээр миний зүрх сэтгэлд маш их амар тайван орж ирсэн. Үгээр хэлхийн аргагүй. Маш их юм амар тайван байдлыг зүрх сэтгэлд минь орж ирээ. Тэгээд тэр оройны залбирлаас хойш манай багийн одоо ийм нэгдэл бол харьцангуй дээрчсэн л дээ. Тэгээд ер нь тэр үеийн одоо авралын зарын аяллаа бид нар өндөрлөөд Улаанбаатар хот руу буцах хүртэл үндсэндээ одоо манай багийн ийм нэгдэл бол харьцангуй гайгүй болсон. Тэгээ би бодохдоо тэр орой бит хоёр тэгж эзэнд хандаж чин сэтгэлээсээ залбирч эзнийг магтан дуулж залбирч эзний нүрийг эрхэлсэн учраас бурхан бас биднэрт ийм нэгдлийг өгсөн юм байна. Бурхан бас бидний зүрх сэтгэлд харьцангуй амар тайвныг өгсөн юм байна гэж би бас бодсон байна. Тэгэхээр одоос 2000 жилийн тэртээ хоёр хүн бас залбирч ирсэн байна. Тэр хоёр хүн хинбэ гэвэл нэг нь Паул гэдэг хүн, нэг нь Силас гэдэг түүний шавь байсан. Тэгээд тэр хоёр нийлээд залбирахтаа хаан залбирсан байхаар Говьалтай аймгийн төмөр гэрт залбираагүй.
Тэр хоёр Европын буюу одоогийн Грек улсын нэгэн хэсэг болох Македонийн Филиппой гэдэг хотын шоронд тэр хоёр хамтдаа залбирсан байна. Эзэн дандаа залбирсан. Яагаад гэвэл тэдний одоо авралын царын аялал бас саад дотор учирсан байсан. Паул болон түүний багийнхан хаашаа явах вэ? Авралын зараар хаашаа явах вэ? Азид үгийг тунхаглахаар явсан ч гэсэн ариун сүнс тэднийг хорьсон. Тэгээ өөр тийш явахыг хүссэн ч гэсэн эзний сүнс тэднийг зогсоосон. Тэгээ хаашаа явахаа мэдэхгүй нэгэн шөнө унтчихсэн чинь Паулийн зүудэнд нь үзэгдэл үзэгдсэн. Тэр үзэгдэл нэгэн Македон нэр босч ирээд ирж биднэрт туслаач гэж гуйсан байна. Тэгээд Паул нойрноосоос ирээд эзэн биднийг Македон руу яв гэж дуудаж байна гэж тэд нар итгээд тэгээд тэд нар багаараа хаашаа явсан гэхээр Македон руу явсан. Македон аймагт очиод өөрөөр Ромын одоо тэргүүлэх хот болох Филиппой хотод тэд нар очисон. Тэгээд Филиппой хотод тэд нар авралын зар тараасан. Авралын зар үнээр одоо үр дүнтэй байсан. Тэгээд Филиппой хотод бол юдэчүүдийн синагог байдаггүй учраас Паул ер нь очсон газар болгондоо юдэчүүдийн синагогт нь ороод шууд авралын зар буюу Иесусийн тухайд шууд номлодог байсан. Харин Филиппой хотод синагог байгаагүй учраас хаана номлохоо Паул мэдэхгүй байсан. За гэтэл хотын гадна талд голын ирэг дээр залбирлын газар байдаг тухай Паул сонссон. За тэгээд залбирлын газар очсон чи хэдэн эмэгтэйчүүд тэнд залбирчихсан сууж ирсэн. Тэгээд Паул тэдэрт Иесусийн тухай ярьж гисэн чинь тэр эмэгтэйчүүдийн дотроос нэг нь Христийг хүлээж авч идэгсэн. Тэр эмэгтэй бол Туатар хотоос ирсэн Густаво худалдаалдаг Лүдия гэдэг нэг эмэгтэй байсан. Тэгээд тэр эмэгтэй Есүст итгээд гэр бүлээрээ баптизм хүрснийхаа дараа Паул юу гэж хэлсэн гэхээр та нар намайг итгэмж итгэж үзэж байгаа манай гэрт очиж байрлаа. Тэгээд Филиппой хотод авралын зар тарах хугацаанд тэд Лүдиагийн гэрт амьдсан байна. Би одоо ингээд ирээд Илсаны Герман цуглааны Цэ пастрын гэрт байж байгаа шиг тийм ээ. Нөгөө Паул болон түүний багийнхан Лүдиагийн гэрт байсан байна. За ингээд өдөр болгон тэд нар залбирлын нөгөө газар руугаа очоод тэнд цугласан хүмүүст авралын зар тараадаг байсан. Паул номлодог байсан. За тэгээд тэднэрт нэг төвхтэй асуудал учирсан нь ямар асуудал байсан гэхээр залбирлын газар руу явах болгонд нь нэгэн эмэгтэй тэднийг дагаад юу гэж хашгирдаг байсан гэхээр энэ бол хамгийн дээд бурхнаас авралын тухайн тунхаглахаар ирсэн түүний зарцнар байна гэж нэг эмэгтэй одоо тэднийг олонний нүдэн дээр бодомжинд ингээд одоо араас нь тэгж хилээл хашгираад яваад байсан. Тэгээ энэ эмэгтэй болохоор мэрэгч төлөгчийн сүнстэй тийм ээ. Тэгээд мэрэгж төлөвлөж юм үзэж харж 21 чулуу тхүү татаад ч юм уу те одоо манайхныхаар бол тийм ээ. Янз янзын юм хийснээрээ одоо нэг эзэдтэй маш их ашиг орлого авчирдаг байсан ийм эмэгтэй байсан ба. Тэгээ энэ эмэгтэй яасан гэхээр муу ёрийн сүнсний хүчээр энэ мэрэгдлэх төлөвлөх ажлуудыг хийдэг байсан. Өнөөдөр одоо бөөлөх гэл тийм ээ. Манай монголчууд бөөлн юм үзнэ харна татна яан гэдэг янз янзын ажлууд байдаг. Тэгээ эдгээр бүгдээр яадаг вэ гэхээр яг үнэн хэрэгтэй эзэн Иесусийн сүнсээр биш. Тэд нар муу ёрийн сүнсний хүчээр энэ гайхамшгуудыг энэ ил далдын одоо янз бүрийн ид шидийн юмнуудыг тэд нар үйлддэг. Яг л тэрний нэгэн адил эмэгтэй байсан. Тэгээ эхний нэг өдөр Паул болон түүний нөхдийг харангуудаа хөө энэ хамгийн дээд бурхнаас илгээгдсэн түүний зарцнаар байна. Та нарт авралын тухай номлож байгаа юм байна гэж хэлсэн ба. Нэг удаа давтагдсан, хоёр удаа давтагдсан, гурван удаа давтагдсан, сүүлдээ байнга давтагдсан. Энэ байдалд нь Паул яасан? Төгшөөсөн ба. Тийм ээ. Эхэндээ ингээд энэ байдалд давтагдаад байгаа Паул нэг юм хэлээгүй. Тэгээд тэрийг нэг тоогоогүй. Харин ч олон дахин давтагдаад ирэхэд Паул энэ жоохон эвгүй, тийм ээ. Төгшөөсөн ба. Та нарыг ингээд годомжинд явж байгаа чинь нэг хүн ингээд хамаг нууц амьдралыг чи яриад араас чинь дагаад хашгичаал яваад байвал юм ямар ойлгохтой байх вэ, тийм ээ. Тэгэхээр Паулийн хувьд нэг хичээл дах нууц амьдрал байгаагүй л дээ. Гэхдээ ингээд хамаг юм яриад ингээд яхаар чинь тийм ээ. Одоо ингээд шин дүрэм ёг руу ингээд яваад орсон чинь энэ Монголоос ирсэн төгөлдөр гэдэг хүн байгаа юм. Монгол цуглааных нь Христийн тухай номлох гээд ингээд явж байгаа юм ингээд давтагдаад байвал эхний удаадаа би бол тэгээд баярлалаа. Тийм үнэн шүү гэдэг ингээд өнгөрөх багтай. А байнга ингээд хаа явсан газар маань дагж яваад ингээд байх юм бол надад жоохон түүхтэй яа намайг нүд болгоод байгаа хөөхгүй. Тэгэхээр Паулийн хувьд бол бас жоохон тийм хэцүү байсан. Тэнгүүт нь Паул юу гэж асуух вэ? Ер нь явж энэ ариун сүнснээс биш муу ёрийн сүнснээс энэ ажлыг хийж байгаа учраас Паул эргэж хараад за Есүсийн нэрээр тушаачихсан ба. Тэгээд чи нөгөө эмэгтэйгийн дотроос муу ёрийн сүнс нь гараа явсан чи нөгөө эмэгтэй чинь зогссон тийм ээ. Энэ нөгөө муу ёрийн сүнс гараа явсан. Тэгээд зогссон. Тэгээд тэр үеэс хойш нөгөө эмэгтэй чинь мэрэгж төлөвлөж чадхаар болсон. За энэс болоод эзэд нь яасан тэр эмэгтэй чи өөрөө боол эмэгтэй байсан. Тэр эмэгтэйгийн эзэд нь
одоогийнхоор бол менежерүүд гэсэн үг шүү дээ, тийм ээ. Компанийн захирал гэсэн үг шүү дээ. Одоо тэр эмэгтэйгээр шоудаж ашиг олж шүү дээ. Тэгээ нэг юу эзэдний ясан гэхээр маш их уурлаад хамгийн гол нь ашиг орлого олж чадахгүй болсонд маш их уурлаад тэгээд Паул болон Силас хоёрыг барьж аваад Филиппо хотын шоронд хорчихсон. Ийм л юм болсон. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр ингээд олон янзын шашнууд ингээд бидний эргэн тойронд яригддаг. За Монголд бол ялангуяа одоо бөө мөө гэл ингээд янз янз юм яригдчих байгаа. Та нар ингээд сайн харах юм бол тэдний чинь ард үргэлж бизнес явж идэг байхгүй. Одоо ингээд бөөгөө төрүүлээд тэр бөөн дараагийн бөөгөө төрүүлээд энэ чинь ард үргэлж бизнес явж идэг. Яг одоо 8 саяг өг, 10 саяг өг, хогчин шүү, үхий шүү гэж айлгах тийм. 12 саяг өг, хувцс нь 2 сая үнэтэй энэ төр гэл тийм ээ. Ингээд л яадаг бөөгөө төрүүлээд энэ бүгдийг чинь ард ингээд бизнес явж идэг. За тэгээд Паул Силас нар шоронд хоригдсон тэр шөндөө яасан бэ? Тэр хоёр магтан дуулж залбирч исэн. Тэрийг бусад хоригдлууд шоронд сонсож байлаа гэж бид нар уншсан байна. За тэгээд магтан дуулаад залбирч байтал газар хөдөлсөн шоронгийн суур тийм ээ суураараа ингэ дөргин чичирсэн бүх хаалганууд нь онгоосон төгжинүүд нь молторч унсан бүх хоригдлуудын одоо гар хөлөнд дөнгөлөөтэй байсан гав дөнгөнүүд нь молторч унсан Паул Силас хоёрын өөрсдийн ч гав дөнгөн молторч унсан ийм гайхамшигтай үйл явдал энэ шоронд одоо болсон байна тийм ээ шоронд болсон. За тэгээд энэ үйл явдлаас болоод одоо шоронгийн хуйг Христэд итгэж байгаа байхгүй. Тэгээд тэр шөндөө энэ шоронгийн хуйг Паул Силас хоёрыг гэртээ гаргаад шахахыг боож өгөөд, тос түрхэж өгөөд, им өгөөд, хоол унд өгөөд тийм ээ. Ингээд тэр шөндөө Христийн тухай гэр бүлээрээ сонсоод бүр гэр бүлээрээ баптизм хүртэж байгаа. Ингээд үзэх юм бол Филиппо хотод үндсэндээ 2 гэр бүл Христэд итгэсэн. Голын ирэг дээр залбирлын газар номлоход нь Лүдия гэдэг эмэгтэй Христэд итгэсэн бол шорон дотор залбираад эзэн гайхамшиг хийх үед шоронгийн хуйг болон түүний гэр бүлийнхэн Христэд итгэсэн байна. Тэгэхээр Лүдиагийн гэр бүл, энэ шоронгийн хуйгийн гэр бүл гэж энэ 2 гэр бүл бол Филиппо хотын чуулганы анхны 2 гэр бүл байсан. Энэ Филиппо хотын чуулганы одоо үндэс суурь болсон баган нь болсон одоо 2 гэр бүл ингэж одоо Христэд ирсэн түүхэт. Тэгэхээр нэг талаар Паул болон Силас нар хавчлаханд өртөөд шоронд орсон боловч нөгөө талаар хэрвээ энэ 2 шоронд ороогүй бол энэ хуйг бас Христэд итгэхгүй байх байсан болов уу гэж би бодоод байгаа байхгүй. Шоронд ороогүй бол тэд залбирахгүй, залбираагүй бол тэр гайхамшиг болохгүй, гайхамшиг болоогүй бол шоронгийн хуйг тэрийг харж алмаахгүй, тэрнээс болж Христэд итгэхгүй л байх байсан. Тэгэхээр эзэн Лүдийг итгүүлэхийн тулд Паулыг залбирлын газар руу удирдсан, мөн шоронгийн хуйгийг итгүүлэхийн тулд шорон руу удирдсан байна тийм ээ. Тэгэхээр өнөөдөр та бид хоёрын амьдрал болж байгаа үйл явдлаар дамжуулаад эзэн бас биднийг удирдах байдаг. Та өнөөдөр Солонгост амьдарч байна, Сөүл хотод амьдарч байна, ажил хийж байна, тийм ээ, сурч боловсрч байна. Энэ бүгдийн ард таны амьдралаар дамжуулан эзний өөрийнх нь гайхамшигтай төлөвлөгөө бас биелэгдэх болтугай. Тийм ээ, энэ газар байгаа хүмүүсийн гав дөнгө таны залбирлаар нутарч болох болтугай. Энэ газар байгаа хүмүүсийн хувьд тэр сүнслэг тэр хүлээснүүд нь таны залбирлаар бас тайлбарлах болтугай гэж би ерөнхийдөө. Тэгэхээр Паул Силас хоёрын шүн шорон залбирч эзнийг магтсан энэ магтаалаас өнөөдөр би 4 чухал зүйлийг та бүхэнд хуваалцах хүсэж байна. Нэгдүгээр хамтдаа нэгдэж залбирна гэдэг бол маш чухал юм а гэдгийг бид эндээс сурч байна. 25 дахь ишлэл дээр хэлж байна тийм ээ. Шүн дундын үед Паул Силас хоёр залбирч бурханд магтуу дуулж байгаад хоригдлууд сонсгож байлаа гэж хэлсэн. Тэгэхээр Паул ганцаараа залбирсангүй. Силас хамт залбирсан. Өөрөөр хэлбэл тэр хоёр хамтдаа залбирсан байна. Тийм ээ? Паул залбираа Силас унтжээ гэж хэлээгүй. Тийм ээ? Паул унтжсэн чинь Силас сэрээгээд Паул багшаа залбируул яасан. Паул за чи жоохон залбирчгаа. Би бүр зовдуулаа шахандаа өвдөд би жоохон муу байна. Би жоохон унтаад амраатгая гэж хэлсэнгүү. Тийм ээ? Хоёулаа хамт залбирсан байна. Тэгэхээр хамтдаа залбирна гэдэг бол хүчтэй байдаг. Тийм ээ? Чи өөрийнхөө асуудлын төлөө хэн нэгэнтэй хамт залбирдаг уу? Хэрвээ сүм цуглаанд явдаг бол чи мэдээж хэн нэгэнтэй хамт залбирдаг баха. Бид нар ганцаараа залбирсан чи эзэн биднийг сонсно л доо. Амен. Мэдээж. Гэхдээ хамт залбирна гэдэг бол бас бидний итгэлийн амьдралын бас нэг чухал зарчим байдаг. Би та бүхэнд Матай номын 18 дугаар бүлгийн 18-аас 20 дугаар ишлэгийг тааш уншиж өгөх хүсэж байна. Матай 18-ийн 18-аас 20. За энэ дээр ингэж хэлжээ. Үннээр би та нарт хэлье.
Та нар газар дээр юуг холбоно тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлан тэр нь мөн тэнгэрт тайлагдах болно. Би та нарт дахин хэлье. Хэрв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх миний эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно. Учир нь хоёр буюу гурван хүн миний нэрээр хаан цуглан тэнд би тэдний дунд байна гэж айлтваа гэж хэлсэн. Амен. Хэлж штэ. Үнэхээр гайхамшигтай амлалтыг эзэн бидэнд өгөөгүй гэж юу? Энэ ишлэлээр хэлж байгаа байхгүй. Та нар газар дээр юуг холбоно би тэрийг чинь тэнгэрт холбоно. Та нар газар дээр юуг тайлна би тэрийг чинь бас тэнгэрт тайлнаа. Гэхдээ газар дээр эхлээд холбож эсвэл тайлахын тулд та нар ядаж хоёулаа байх хэрэгтэй гэдэг тухай энэ ишлэл хэлж байгаа. Газар дээр ямар нэгэн зүйл гуйх талаар та нараас хоёр чинь санаа нийлбэл би тэдний донд байх болно. Хоёр юм уу гуруулаа байх юм бол би тэдний донд хамт байх болно. Тэгээд тэр хүмүүсийн газарт залбирсан зүйлийг би хариулж өгнө гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл газарт хүснэг нь би тэнгэрт хүлж, газарт тайсныг нь би тэнгэрт тайлах болно гэж хэлсэн. Тэгэхээр Паул Силас хоёр тэр шин залбирлаараа гар дүнгийг газарт итгэлээр тайлах үед эзэн тэр гар дүнгийг нь тэнгэрт тайсан ба. Тийм учраас шоронгийн суурь доргийн жижиг хийж тэдний гар хөлөнд байсан гар дүнг зөвхөн тэдний гар хөлөнд байсан гар дүнг төдийгүй тэнд байсан бусад хоригдлуудын гар дүнг мотроо байсан. Тэгэхээр тэр хоёр итгэлээр газарт холбосон учраас тайсан учраас эзэн тэнгэрт тайсан. Итгэлээр тэд нар холбох юм бол эзэн бас холбож өгдөг. Нэгэн цуглаа ингэж залбирсан гинэ. Тэр цуглааны хажууганд нь баар байсан. Тэр баарны чимээ шуугаад цуглааны магтаалын дууг ингээд дарчдаг байсан. Тэгээд тэдэрт айгүй түүхтэй. Тэд нар эзнийг магтаад байдаг. Хажууд нь нөхдүүд шоудаад байдаг. Тэгээд айгүй хэцүү байдаг байж л дээ. Тэгээд нөгөө пастор нь юу гэж уриасан гэхээр чуулгана ингэж уриасан гинэ. Бүгдээрээ энэ баарыг хаагдаад эндээс яваасаа гэж залбирая гэж тэд нар тэгж залбирсан гинэ. Тэгээд бүр залбирж байгаа сүлд юу гэж залбирсан гэхээр бүр шатчихаасаа гэж залбирсан гэж байгаа юм. Тэгээд залбираад чинь нэг өдөр галт өмөр гараад нөгөө бааш шатцсан гинэ. Тэгсэн чинь тэр баарны босс нь пастрыг шүүхт өгсөн гинэ. Юу гэж шүүхтсэн гэхээр энэ нөхдүүд залбирсан учраас манай баар шатцсан байхгүй юу гэж шүүхт одоо зарах мэдүүлж байна. Тэгэхээр нь шүүгч нэр итгэсэн юм уу гэж асуусан чинь пастор ингэж хариулсан гэнэ. За залбирангоос шатцдаг баар гэж юу гэдэг гэж асуусан. Аль нь итгэлтэй вэ? Баарны эзэн баг итгээд байгаа юм биш үү те? Эдгээр залбирсан чинь бурхан нь гал явуулаад манайхыг шатаасдаг. Пастор өөрөө тэрэнд итгэхгүй шүү дээ. За залбирангоос шатцдаг баар гэж юу гэдэг шүүхтэр нөгч өөрийгөө өмгөөлж байгаа нэр байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө залбиралтаа заримдаа итгэдэггүй яг өмнөг хэлээ. Тэ? Бурхан хийдэг. Бурхан гайхамшиг үйлддэг. Паул Силас хоёр залбирсан. Бурхан гайхамшиг үйлдсэн. Тэгмээ та нар тэнгэрт тайлбал, газар тайлбал би тэнгэрт тэрий чинь тайлнаа. Та нар газарт хүлэвэл би тэнгэрт тэрий чинь хүлнэ гэж. Тэгэхээр баарыг хүлээ хийсэн чинь эзэн хүлээ хийсэн байгаа байхгүй. Хэрвээ бид тайлах юм бол эзэн тайлж чаддаг. Тийм учраас хамтдаа залбирна гэдэг бол залбирлын хамтрагчтай байна гэдэг бол аюул чухал. Христ итгэгчний дунд тийм зүйл байдаг тийм ээ. Залбирч өгөх. Ямар нэгэн хэцүү асуудал тулгарх юм бол хоорондоо юм ярьж байгаа залбираа. Аюух юм бие биендээ тэгдэг. Тэгээ нөгөөх нь залбирна. Эргэж харангуйтаа мартаас гээ. Бодит амьдрал дээр тийм. Тэгээд нэг л их залбирч өгөөрөө нэг л их залбирнаа л гэдэг. Тэгээд бодит амьдрал дээр өдөр тутмынхаа завгүй амьдралаас болоод бид бие биенийхээ төлөө залбирхаа мартчихдаг. Хамтдаа залбирна гэдэг бол маш чухал. Яаков номон дээр хүртэл хэлсэн байгаа тийм. Хэрвээ та нарын хин нэг нь өвчтөй байвал ахлагч нарыг дууд. Тэгээд яах вэ? Ахлагч нараар залбируул. Тэгээд бие биендээ бүр нүглээ өнгөж улааж гимшиж яар. Тэгээд бие биенийхээ төлөө залбирх юм бол бурхан та нарыг эдгэн гэж хэлсэн байдаг. Тийм ээ. Тэгэхээр бид нар бие биентэйгээ зовлон жаргалаа хуваалцаж нэг нэгнийхээ төлөө залбирна гэдэг бол маш чухал. Гэхдээ мэдээж итгэмжтэй нэг юм байх хэрэгтэй. Тэгээд Библиэлд нүглээ улаа гэсэн айлын наашаа би чамд нүглээ яриад байгаа гэл. Ярьдаг нөгөөх нь итгэмжгүй хамаг юм цааш нь задруулж яриад. Ингэх юм бол энэ бол хэцүү. Энэ чуулганыг хуваадаг. Чуулганы итгэгчдийг маш хэцүү байдалд оруулдаг зүйл байна. Тийм болохоор бид нар хамтдаа залбирна гэдэг бол чухал юм аа. Хоёрдугаарт бид Паул Силас хоёрын залбирлаас сурч чадах хоёр дахь чухал зарчим бол шүн төлөөр залбирч эзнийг магтана гэдэг бол бас их чухал байдаг юм байна гэдэг
сурч чадна. Бидний уншсан ишлэл дээр хэлж байгаа шүү дээ. Шүн дундын үед гэж хэлж байгаа. Тийм ээ. Шүн дундын үед Паул Силас хоёр залбирч Бурханд магтуу дуулж байгааг хориглоод сонсгож байлаа гэж хэлсэн. Шүн хүн болгон унтдаг. Хүн болгон унтдаг. Харин эзнийг ирж хайдаг хүмүүс шүн залбирх үед эзэн биднийг сонсдог юм аа. Тийм ээ. Чи шүн залбирч үзсэн үү? Шүн ингээд дундаж байгаа заримдаа гинт сэржсэн үе байсан уу? Эзэн чамайг залбираач гэж дуудаж байгаа. Гинт сэрээд заримдаа нойр хулчаад заримдаа яагаад юм мэдэхгүй гинт ингээд сэрцэн тохиолдол байдаг. Залбираараа. Энэ бол залбирах таатай боломж шүү. Шүн залбирах юм бол Бурхан чамайг сонсноо. Яагаад гэвэл шүн залбирах үед эзэн бидэнд үгээ хэлдэг. Ер нь шүн ингээд унтж байгаа үед хүний тарих амардаг байна л да. Яг энэ үед Бурхан хүмүүст аягүй үгээ хэлдэг. Яагаад гэвэл хүмүүс яг нэг сэрүүн байх үед тархин байнга ажиллаж байгаа учраас Бурханы үгийг хүлээж авдаг. Харин шүн тарих амарч явах үед Бурхан яг тэр хүний зүрх сэтгэлд үгээ хэлдэг. Тийм учраас Библиэс унших юм бол ихэнх тохиолдолд Бурхан шүн зүүдэнд нь ярьсан байдаг. Тийм болохоор бид шүн залбирна гэдэг чухал. Есүс ч гэсэн шүн залбирч байсан. Жишээлбэл Лук номын 6 дугаар бүлгийн 12 дугаар ишлэл дээрээс харуул Есүс ингэсэн. Тэдгээр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөө гэж хэлсэн. Есүс ууланд гараад шүнжэнгөө залбирч исэн. Тэгээд өглөө үүрээр Есүс уулнаас бууж ирээд өөрийг нь дагж исэн мянган хүмүүсийн дотроос 12 шаваа сонгож авч исэн. Есүс шүн залбирч исэн. Бас нэгэн удаа шүн Есүс орой харахгүй болонгод шавнырыгаа завинд нь суулгаад нуурын нөгөө хэрэг рүү гарчээ гэж хэлчихэд өөрөө ганцаараа ууланд шүн залбирсан байдаг. Тэгээд яа гэвэл шүн дондын үед шавныр руугаа нуурын мандалтыг алхаад очиж ирсэн тавсан тэгээд. Тэгээд шавныр нь айсан ш тэрийг хараад хүү сүнс ирж байна. Бүгд айсан. Тэгээд Есүсээс бүү би байна гэж. Битгий санаа зовоо гэж. Тэгээд Есүс шүнжэнгөө залбирсан байдаг тэр үед. Есүс 12 шаваа сонгохын тулд шүнжэнгөө залбирсан. Есүс нуурын мандалтыг алхаа шавнар дээр очихдоо шүнжэнгөө залбирсан байдаг. Та амьдралдаа ямар нэгэн чухал зүйлийг хийхдээ шүн залбирдаг. Шүн залбирна гэдэг бол чухал. Бас нэгэн ишлэл би та нартай уншиж өгмөр. Дуулал номон дээрээс эзний сүмд шөнөөр үйлчлдэг хүмүүс гэж бас байсан ба. Дуулал номын 134 дэх бүлэг ерөөсө 3хан ишлэлтэй жижигхэн бүлэг байдаг. 134 дэх бүлэг дээр ингэж хэлсэн байна. Харах тун эзний өргөөнд шөнөөр үйлчлдэг эзний бүх зарцнараа эзнийг магтах тун. Ариун газарт хандуулан гараа өргөж эзнийг магтах тун. Тэнгэр ба газрыг бүтээсэн нэгэн болох эзэн Сионоос чамайг ерөх болтугай гэж хэлсэн. Хэлж чинь тийм ээ нэгдүгээр ишлэл дээр харах тун эзний өргөөнд шөнөөр үйлчлдэг эзний бүх зарцнараа эзнийг магтах тун гэж хэлсэн. Тэгэхээр шүн ч гэсэн эзний өргөнд үйлчлдэг хүмүүс байж өдөр нь үйлчлдэг хүмүүс бас байсан байна. А шүний ээлжинд гардаг хүмүүс бас байсан байна. Тийм ээ эзэнд үйлчлдэгтэй. Тийм ээ та нар яг гардаг бах тийм ээ ягаар нэг ярьдаг шүү дээ тийм ээ. Шүнд ингээ ажиллаад тийм ээ цаг сунаад уртцсан цагаар ажиллаад явчихдаг тийм ээ. Тэр шиг эзний өргөнд яардаг хүмүүс бас байсан. Тэгээд тэд нар ягарч явахдаа залбирдаг байсан юм. Тийм ээ. Тэгэхээр тэд шүн эзэнд хандаг залбирдаг. Давид хаан ч гэсэн дуулал номон дээр дуулахдаа шүн би орон дотроо нулимстаагаар тань руу шүнжэнгөө би таны нүрийг ирж хаан таныг би дуудсан гэж хэлсэн байдаг. Шүнжэнгөө би унтахгүйгээр би таныг магтаж би танд хандан залбирсан гэж хэлсэн байдаг. Тийм болохоор шүн нэг залбираад үзээрэй. Тэгээ Галил цуглаан шүний залбиралд их зохион байгуулдаг гэж би сонсч байсан. Та нар сүүлийн үед зохион байгуулсан уу юу? Би мэдэхгүй байна. Зохион байгуулсан баха. Цаашдаа зохион байгуулж байгаарай. Би Түмэн дэлгэр ахлагчаас танаа цуглааны тухай их олон юм сонсдог л доо. Манай цуглаан ингэжсэн гэх их олон гайхалтай түүхүүдийг би сонсч байсан. Монголд бол Галил Монгол цуглаан бол их алдартай шүү дээ. Галил гээд Солонгост байдаг Монгол цуглааны мэдхүүгүй хүн болгон сонссон байдаг. Мэддэг юм. Тэгэхээр шүний залбирлыг танаа цуглаан бас хийдэг. Тэгэхээр чи шүн бас эзэн хандан залбираарай. Энэ бол үнэхээр гайхалтай байдаг шүү. Тийм ээ. Тэгээ би ч гэсэн бас шүнээс нэлээд хэдэн удаа итгэж босноос хойш энэ итгэлийн амьдралаар амьдарсан 20 жилийн хугацаанд
нэлээд олон удаа шүнмэс залбирч ирсэн. Тэгээд эзэн биднийг сонсдог, эзэн биднийг ивэдэг юм аа. Тэгээд бүгдээ хамтдаа шүнж гисэн залбирдаг хүмүүс болцгоё. Амен. Амен. За 3 дугаарт Паул, Силас нарын залбирал болон энэ магтаалаас бидний сурч чадах 3 дахь зүйл маань юу вэ гэвэл бусдаас ичгүүгээр эзнийг магтаж залбирах байдлын талаар сурч байна. Яагаад гэвэл хэлсэн тийм ээ, шүн дундын үед Паул, Силас хоёр залбирч бурханд магтуу дуулж байгааг хоригдлоо яасан гэлээ? Сонсгооч байлаа гэж хэлсэн байна. Тэгэхээр ингээд Паул ингээд эзэн минь энэ шоронгоос гаргаж өгөөч гэдэг юм уу? Юу гэдэг чинь нэг залбирсан байж таараа. Эзэн минь энэ шархын минь идгээж өгөөч гэдэг юм уу? Бидний Филиппойд ирээд шоронд орчлоо. Нөгөө Лүдэгийн минь гэр бүлийг хамгаалж өгөөрэй. Энэ Филиппой хотод таны хаанчлал ирэх болтугай гэдэргээл Паул залбирсан л байгаа л да. Тэгсэн чинь Силас хажуунаас ингэсэн болов. Жаа аяархан залбирал та. Бусад хориглоод сонсоод байна шүү дээ. Ичмэд юм аа. Тэд нар юу гэж бодох юм бэ? Бидний галзуу солиод хүмүүс гэж бодох юм уу? Тэд нар чинь унтж байгаа шүү дээ энэ гэл. Силас тэгж хэлээгүй тий. Тэр хоёр шүн залбирч хахад бас эзнийг магтаж хахад хориглоод тэднийг сонсч ялаа гэсэн. Тэгэхээр энэ нь өөрөө тэдэрт ирээд гიშгэл болсон. Яа тэгэхээр шоронгийн нэг өрөөнд нэг 2 хүн залбираад 2 хүн дуулаад тэр шоронд хоригдчихсан хориглоод тэрийг нь сонсоод магадгүй заримд нь тэгж бодогдсон баха. Энэ ямар гоё дуу вэ? Хизээш би амьдралд ийм гоё дуу сонсож байгаа юм байна гэх. Тэгээд ингэж залбирт юм байна. Сони юм да гэж гинт шоронгийн суур дөргийн чичрээд өөрсдийнх нь шоронгийн хаалга онгоогоор гав дүнгэр мултраад онгоот нөгөө төр чинь бүр гайхаад тийм ээ. Энэ нь тэд нар жинхэнэ гэрчлэл болж байгаа байхгүй. Тэгэхээр залбирал, магтаал гэдэг заримдаа бусд хүмүүст гэрчлэл болдог шүү. Гэрчлэл гэхээр бид нар очиод та Есүсийг мэдхүүгээл ярина гэхээсээ илүүтэй чиний залбирлын амьдрал, чиний эзэнд хандж байгаа магтаалын амьдралыг хүмүүс харахтаа эзнийг олж харах тохиолдол байдаг. Яагад гэвэл чиний залбирлыг хараад бурхан чиний амьдралд яаж ажиллаж байгааг хүмүүс харахтаа түүний бурхан үнэхээр амьд. Түүний бурхан үнэхээр түүнийг ивэдэг. Магадгүй анхандаа чамайг залбирж байгааг чи хараад хүмүүс гайхаж магадгүй, шоолж магадгүй гэж магадгүй тийм ээ. Гэхдээ та залбирсан учраас, та магтаж байгаа учраас, чи эзнийг ирж хайж байгаа учраас эзэн чамайг ямар агуу ивэж байгааг дараа нь тэд нар харна. Харсныхаа дараа энэ нэг л өөр шүү гэж хэлнэ. Би таанд нэг өнгөө ярьж байгаа. Энэ босон явдал юм шиг, болоогүй явдал юм шиг нэг юм яригддаг юм. Нэг уурхад ажилладаг Христ итгэж хүн байжээ. Тэгээ тэр хүн ингээд уурхад ингээд өдөржин шинжээ ажиллаад ингээд хоол идэх цаг болонгод нөгөө дөрч ингээд бүгдээрээ ингээд тойрч сууж байгаа уурхад дотор ингээд хоол идэх юм л да. Хоолыг гаднаас оруулж ирээл. Тэгээ нэг өдөр хоол идэхдээ нөгөө чинь ингээд залбирч ер нь залбирдаг юм байна л да. Дандаа хоол идэх болгонд ингээд эзэнт талархаад нүдэ айнаад эзэн талархан залбираад иддэг. Тэрийг ингээд босд нь хардаг. Тэгээ нөгөө хэд ингээд доо ялдаг те. Нөгөөх чинь мангартж чинь тэр гэлтэй ингэдэг те. Тэгээ тэгсэн ч гэсэн тэр нь хамаагүй тэр хоолоо идэхдээ эзэн талархаад иддэг. Тэгээ нэг өдөр нөгөө чинь нүдэ айнаад хоолоо идчихсэн чинь нохоо орж ирээд хоолыг аваа өвччих. Тэгээ нүдэ залбирч дуусаад амин хоол идчих байдаггүй. Нөгөө хэд нь хаа шоолж инээлдэ. Нөгөө хэд нь бол нохоо орж ирээд хоолын 100-аад аваад гарч гараа явж байгааг мэдсэн, харсан. Тэгтээ яах вэ? Нөгөө хий чинь угаасаа доош нь хийж байгаа учраас дат болж байгаа байхгүй. Тэгээ нөгөө чинь нохооноос хоолоо булааж авах гээд гарсан баг. Тэгээ нохооны араас нөгөө хонглоос гараа явсан. Гарсны дараа уурхаа нурсан. Тэгээ нураад тэнд хоолоо идэж суужсан бүх ажил чинь даруулж өгсөн. Тэ. Тэгэхээр талархан залбираагүй бол нохоо орж ирэх хоолыг аваа гарч байгааг мэдэхгүй л байх байсан баг. Талбархан залбираагүй байсан бол нохоод хоолоо алдахгүй нохооны араас гарахгүй л байсан баг. Тийм ээ магадгүй тэр нуранг үүсгэд хамт дарагдчих бас болох л байсан. Тэгээ би бас нэг юм гой зураг харж байсан байхгүй. Дээр үе нэг уран зураг. Тэгээ нэг юм жижигхэн цайны газар манай Монголынхоор бол одоо нэг годомжинд байдаг яг нэг өндөр үнэтэй биш те. Нэг юм хямдхан дуу хойш орны ганц байгаа аахгүй юу? Одоо Америкийн нэг 1700 800-аад оны үеийн годомжны нэг цайны газар нэг ээж хүү хоёр нэг бүүлчиг тавьсан, нэг кофе тавьсан, хоёулаа ингээд гар гараасаа барьсан ингээд талархаж байгаа нэг юм зур. Тэгээ хажуугаар нь баахан юм үйлдвэрийн ажилчид суудсан, хоол цагаа идэж байгаа, тамхи мамх ингээд зарим нь ингээд татцсан. Тэгээ баахан юм ирчүүд. Тэгээ нөгөө дүүл чи ингээд гайхаж харж байгаа нэг тийм зураг. Тэгээ ээж хүү хоёр нэг ширээний болон цугаад талархаж байгаа. Бусд нь ингээд гайхаж байгаа. Нэг нэгийг нодраад тэрийг хараа мараа энэ гэж байгаа. Нэг тийм зураг.
Тэрийг хараад би аюу хэн бодож исэн байхгүй. Бид нар бусдын хажуу залбирхаас ичдэг. Залбирч харагдахаас айдаг. Тийм ээ. Залбирч байгаа юм бол намайг хүн муу хэлнэ гэж боддог. Эзнийг чин сэтгэлээсээ бусдын хажууд магтахаас бие барьдаг, айдаг. Тэгэхээр Паул Силас хоёр тэр шин шоронд эзнийг магтан хүндлэхтэй, эзэнд хандан залбирахтаа хинээс ч ичээгүй. Энэ бол одоо маш чухал ийм зарчим. Улаанбаатарт би өөрийнхөө цуглаад манай цуглааны 100-аад хүн ирдэг байхгүй. Тэгээ байр бол жижигхэн л дээ. Энэ нэлээд жижигхэн. Нэлээд давчуухан сууж иж ингээд хүмүүс маань багтдаг. Тэгээ би хамгийн уртлын игнэнд зогсон. Хамгийн уртлын игнэнд зогсоод эзнийг магтдаг. Тэгээ ард ингээд манай цуглааныхан бүгдээрээ ингээд араас харж идэг. Тэгээд бид нар урагшаа ингээд нөгөө нэг юун дээр юу проектор дээр юу тусч байгааг харна. Дээр нь пастор урд нь зогсож байгааг намайг араас бүх хүн харж байгаа. Тэгээ заримдаа магтанд болох үед гар мараа өрөх гэж нэг нөгөө хэлэх жоохон эвгүй байдаг л та. Яг л ардаас түмэн намайг харж байгаа гэж бодохоор гарын мөрнөөсөө дээшээ явдггүй. Тэгэхээр мөр бэлхүүс хоёрын хооронд гар үндсэндээ ингээ яваад байдаг байхгүй. Өө таныг магтъя гэлтэй. Саяны дууллаа шүү дээ нэг сүр жавхланд магтаалээ гараа өргөөд эзэгцдэг хэсэг байгаа шүү. Тэн дээр ирэнгүүт гараа буулгачаад гараа өргөөд гэ дуулъя тийм үг хэлээд дуулаад байгаа жоохон сонирн байгаад байдаг. Тэгээ нийт гараа өргөйгээ дуулж байгаа учраас гар мараа өргөчмөр байгаад байдаг. Тэгээ өргөхөөр заримдаа мөр хавнаас дээшээ явах жоохон хэцүү байдаг. Яг ингэ дээшээ явахаар ингээд ард ингээд нөгөө нэг дооны үг хараад дуулж байгаа юм чи бүгдээ намаа ингэ харна шүү. Тэгэхээр нэг бүгднгийнх нь урд ингээд ганцаараа гар мараа өргөөд ингээд дуулаад тах жоохон эвгүй байдаг. Гэхдээ би заримдаа өөрийгөө ялан дийлэх шаардлагатай болдог л доо. Юу гэвэл хүн намайг хараад юу гэж бодох нь яах вэ? Би эзнийг магтаж байгаа юм чинь. Тийм учраас би хинээс шичгүйгээр би эзэнд чин сэтгэлээсээ хандах ёстой гэж боддог. Амен. Давид хаан яг тийм хаан байсан. Давид хаан хүн намайг юу гэж бодох бол гэдгээс айхгүйгээр эзэнд чин сэтгэлээсээ хандан залбирч түүнийг чин сэтгэлээсээ магтан хүндэлдэг хаан байсан маа. Хэрвээ 2 дугаар Самуэль 6 дугаар бүлэг дээрээс унших юм бол ингэж хэлсэн. За би уншия. 2 дугаар Самуэль 6-гийн 14 дэх эшлэлээр ингэж хэлж байна. Давид эзний өмнө бүхий л чадлаараа бүжиглэв. Давид майланган эфод өмссөн байлаа гэж 14 дэх эшлэлээр хэлсэн бол одоо 20 дугаар эшлэлээр нь ингэж хэлсэн. Харин Давид гэр бүлийнхнээ өрөөхөөр босож ирэхэд Саулын охин Михал Давидыг угтахаар гарч ирээд Израилийн хаан өнөөдөр ямар их онцгоор монгол хүмүүсийн нэг нь ичхүүргүүгээр нүцгэлтгийн адил тэр зарс нарынхаа шивгчдийн өмнө нүдний өмнө нүцгэллээ гэвэ гэж хэлсэн. Тэгэхээр Давид эзний өмнө чин сэтгэлээсээ майланган эфод өмсөд бүжиглэх үед Давидын эхнэр одоо цонхороо нөхрийгөө ингэж хараад нөхрийгөө сэтгэл дотор басамжилсан байгаа байхгүй юу? Басамжилсан маа. Тэгээд дараа нь Давид ард түмнийхээ төлөө залбирчаад тэр эзний гэрэний авдрыг нэг зарж оруулж ирж байсан учраас Давид баярлсан да. Тэр хингэрэг цаан дуургаа, босоо ятаг дуургаад Лев овог аймгийнхан бүгдээрээ эзнийг магтах үед Давид баярлсан да бүрстэн бүх чадлаараа эзний өмнө зовчин өсөрч эзнийг одоо магтан бүжиглж ирсэн. Тэгэхээр Давид бол тэр зарснараасаа ерөөсөө ичээгүй, тэнд байсан хүмүүсээс ерөөсөө ичээгүй. Тэгсэн чинь Давидын эхнэр нь Давидыг цонхоор ингээд дээрээс нь харж ирсэн. Нөхрийгөө басамжилсан. Тэгээ нөхөр нь бүх мөргөл зөргөл хамаг ямаа дуусгаад ард түмнээ өрөөж чөөд буцаад гэрээ өрөөхөр гэр бүлийнхнийгаа өрөөхөр гэртээ орж ирэхэд нь эхнэр нь юу гэж хэлсэн бэ? Honey, I'm home гэл Давид гэртээ орж ирсэн тийм. Гэр бүлийнхнийгаа өрөөх гол орж ирсэн. Тэгсэн чинь эхнэр нь юу гэж хэлсэн? Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойрох чинь вэ? Ичхүүргүй тэнэг хүмүүсийн нэгэн адил зарс нарынхаа өмнө нүцгэлээ гэдэг. Тэгээ бодол нөгөө дээр үеийн хүмүүсийн хувцс чинь ингээд жоох өсрээд бүжиглэнгүүт ингээд ингэр зам нь гарсан байгаа үстэй бодол. Тэнгүүт л одоо энэ ямар ичдэггүй амтан бэ гэдэг гэл тийм ээ. Бодчихлээ ихнэр. Тэгээ тэр үеийн соёл одоогийн соёл хоёр өөр шүү дээ тийм. Тэгээ солонгос ирчүүд бол ер нь цээж ерөөсөө нүцгэлдэггүй тийм ээ. Одоо монгол ирчүүд бол цээжийн нүцгэлчээр явж идэг. Тэрийг харахаар солонгосчууд аюу гэж нүд амаа дараад бөө юм болдог тийм ээ. Тэр бүр хаав исэн хэдэн мянган жилийн өмнө бол энэ бол нэг асуудал байгаагүй л баг л та. Тухайн үеийн соёл. Тэгэхээр Давидын эхнэр болохоор Давидыг ингээд эзний чин сэтгэлээс магтаж байгааг нь харахтаа энэ хүн эзнийг магтаж байна гэж хэлхийн оронд ямар ичхүүр санжуургүй ямар одоо ичдэггүй амтан бэ гэж ингээд басамжилж харж ирсэн байна. Харамсалтай
Михаил бол эзнэр тэмч өрөөгцөн юмхтэй байгаагүй. Яг бол Давид үргэлжлүүлээд ингэж хэлсэн. Ингэхэд Давид Михаил гэж байна. Михаил гэдэг нь түүний эхнэр. Михаил чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож намайг эзний ард түмэн болох Израилийн хаан болгон томилсон эзний өмнө л би бүжгэлсэн. Тийм учраас би эзний өмнө баярлах болно. Би үүнээс ч илүү доромжлогдож өөрийн нүдэнд даруй харагдсан ч харин чиний хэлсэн тэдгээр шивгчдэд хүндлэгдэх болно гэвэ гэж хэлсэн. Тэр Давид хэлж шít. Би эзний өмнө бүжгэлсэн. Би эзнийгээ л магтаж байна. Яг л тэр эзэн чиний ааваас илүү намайг өндөр өргөмжилсэн. Яг гэвэл Михаил Саул хааны охин байсан байхгүй. Тэр Саулын хаанчлал дуусны дараа Давид Израилийн хаан болсон шít. Тэгэр хэлж дээ тийм. Чиний эцгийн гэр бүлээс, чиний эцгийн эрх мэдлээс ч илүүгээр эзэн намайг өргөмжилсэн байхад би эзний өмнө чийслээсээ магтахгүй гэж юу. Яг нь чи намайг бол басамжилж харж, харин чиний басамжилсан гэж ярьж байгаа тэр шивгчэнгүүд бол харин ч намайг хүндэлдэг шүү гэж Давид ихнэртэй хэлж байгаа. Тэр Давидын зүрх сэтгэл бол аюу гоё юмсэн. Эзэн намайг үнэхээр намайг ивэсэн атал би түүний чин сэтгэлээсээ бүжиглээд магтахгүй гэж юу гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр заримдаа бид нэг нам балтахгүй хичээдэг те хүмүүсийн өмнө ингээл өсөрч мөсөрч ихээс жоохон сонирм болчих гээд байдаг. Тэгээ ялангуяа Давид шиг хаан хүний хувьд ард түмнийхээ нүдэн дээр ингээл дэвчж цавцаад тахаар бас хитрхи хааны намгүй болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр ихнэр нь хэлж штэ чи одоо нам балтаад тах юм. Одоо сони юм а зарсныхаа нүдэн дээр жоохон тогтоо тухтаа байгаа ч гэж. Тэгээд Давид хаан хэлж штэ тийм. Эзэн намайг аварсан намайг ивээсэн байхад тийм миний бусдад тэгж нам зааж харагдах гэж хичээх нь тийм чухал гэж юу? Тэрнээс чухал гэж юу? Хамгийн сүүлчийн 23 дахь шүлгээр Саулын охин Михаил насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв гэж хэлсэн. Өөрийнхөө нөхрийг эзнийг чийслэсэн магтаж байгааг нь хараад басамжилдаг эмэгтэй хүүхэд төрөлгүй шүү. Хэрвээ та нар эзнийг чийслэхээс магтаж чадахгүй, эзнийг чийслэхээс магтдаг нэгнийг хараад та дотроо басамжлан доромжилдаг бол та түүний эзнийг нь доромжилж байна л гэсэн. Тийм хүн эзний өрөөлийг авдаггүй. Тийм болохоор эзнийг чийслэхээс магтана гэдэг бол чухал. Тэгэхээр Паул Силас хоёр тэр шүн залбирч явахдаа тийм ээ эзэнд одоо залбир бос тохиолдлуудаа санаа зовхгүйгээр залбирч исэн. Давид ч гэсэн бусад хүмүүсээ санаа зовхгүйгээр эзнийг чийслэхээс магтаж байсан. Эндээс бид сурах ёстой. Гэхдээ мэдээж бид нар тэнийг юм шиг тийм ээ хүнд галзуу солиотой гэж ойлгохдохоор бид нар одоо тийм байх ёстой гэж би хэлж байгаа юм биш л дээ. Мэдээж бид нар магтах үедээ эзнийг чийслэхээс магтдаг. Хаана бид нар ямар байх уу гэдгээ бид нар өөрсдөө мэддэг байх нь мэдээж чухал зүйл мөн. Гэтэ эзэн бидний чийслэлийг хардаг юм аа. Энэ л хамгийн чухал нь болов уу гэж би өөртөө боддог. Тэр Давидын хувьд бол хүмүүст үзүүлэхийн тулд бүжиглээгүй магтсангүй харин эзэнд харуулахын тулд энийг хийсэн. Тийм ээ. Тэгэхээр бид нар эзнийг магтахдаа эзэнд хандан залбирахдаа хүмүүст үзүүлэхийн тулд хүмүүсээс алдрыг авахын тулд энийг хийх ёсгүй. Есүс тийм хүмүүсийг шүүмжилсэн шүү. Годамжны болон зогсож байгаа бүрээ үлээж түмэн амьтныг цуглуулж яснаа нүдэн дээр нь залбираад өргөл өргөөл мацаг бараад ийм хүмүүс Бурханаас хизээ шагнал авахгүй. Ийм хүмүүс зүгээр хүмүүсийн зүгээс ирэх цаашаа магтаал ийм хүмүүст хангалттай байдаг. Бурхан эзэж тэдийг ивэхгүй гэж хэлсэн. За ингээд өнөөдрийн Паул болон Силас хоёрын залбирлаас суралцах хамгийн сүүлийн 4 дахь зүйл нь юу вэ гэвэл ямар ч нөхцөл байдал байсан бид их эзэнд чин сэтгэлээсээ магтаж, их эзнийг чин сэтгэлээсээ магтаж, их эзэнд чин сэтгэлээсээ залбирна гэдэг бол чухал гэдэг зарчмыг бид нар сурч байна. Яг л Паул Силас хоёр шоронд байсан. Паул Силас хоёр зодуулсан байсан. Паул Силас хоёр шархтаа байсан. Паул Силас хоёр цусн гоожж исэн. Хувцаа хүү татуулсан байсан. Туйлын хүнд нөхцөл байдал дотор Паул Силас хоёр эзэнд залбирч эзнийг магтаж байсан. Би өнөөдөр танаас асуумаар байна. Амьдралынхаа туйлын хүнд нөхцөл байдал дотор та эзнийг магтаж чадах уу? Тийм үед ч гэсэн та эзэнд хандан залбирдаг уу? Баяр хөөртэй байх үедээ бид эзний өмнө баярлан хөөрөх шиг амарх юм байдаг. Тэгээд талархлаар дүүрэн өдрүүддээ бид эзэнд хандан чин сэтгэлээсээ баярлаа гэж залбирахад амархан байдаг. Харин хүнд хэцүү үедээ бид залбирах, хүнд хэцүү үедээ эзнийг магтандуулах тийм ч амархан
байдаггүй. Эртний Давид хааны бүгжин дээр нэгэн үг байж гинэ. Энэ бол Библиэд байдаг зүйл биш. Энэ бол амд амьдсан яриа. Давид хааны бүгжин дээр нэг үг бичээтэй байдаг. Тэгээ Давид хаан маш их баяртай үедээ бүгжин дээрээ байгаа тэр үгээ харахтаа өөрийгөө даруухан болгодог. Мөн маш их гониг зовлонтой байх үедээ тэр бүгжин дээрх үгээ харахтаа Давид урамшин зоригчдаг гэж. Ямар үг байсан бэ? Та нарын бодлоор таавар таалаа. Jesus. Тэр бүгжин дээр нь цаг цагаараа байдаггүй гэдэг үг байсан байна. Тэгээд маш их баяр хөөртэй үедээ цаг цагаараа байдаггүй шүү гэдгийг санах үедээ эзний өмнө дараа болт. Өөрөөр хэлбэл үргэлж дандаа амьдрал гэдэг бол үргэлж инээгээд байдаггүй гэдгийг өөртөө сануулдаг. Маш их зовлонтой үедээ цаг цагаараа байдаггүй гэдэг үгийг харахтаа амьдрал үргэлж бас зовлонтой байдаггүй. Нар гих өдөр ирнэ. Баярлах өдөр бас ирнэ гэдгийг санаад орон зэрэгтэй байдаг гэсэн. Тэгэхээр энэ юу хэлж ийнэ үгээр хүний амьдрал бол яг эрентэй бараантай, гэрэлтэй сүудэртэй, тэ жаргалтай зовлонтой. Манай монголчууд цагаан сарынхаа боовыг засахтаа тийм ээ. Жаргал зовлон жаргалаар нь дуусгадаг тийм ээ. Яг тэрнтэй адилхан бидний амьдрал хүнд хэцүү зүйл, сайн сайхан зүйл ээлжлэн байдаг. Харин энэ бүгдийн дунд ч гэсэн бид нар эзнийг чин сэтгэлээсээ магтаж, эзэнд хандан чин сэтгэлээсээ залбирч чаддаг байх нь жинхэнэ итгэл юм аа. Паул Силас хоёр голын ирэг дээр очиад залбирлын газар очиад залбирх хамгийн таатай газар тийм үү? Шорон бол хамгийн хэцүү газар. Тэр хамгийн таатай газарч эзнийг магтаж залбирч чадчихсан бол хамгийн хэцүү газараач тэр хоёр хамгийн өвчтөй зовлонтой зовиртой байх үедээ ч тэр хоёр эзнийг магтаж эзэн хандан залбирч чадчихсан юм аа. Тэгэхээр хуучин гэрээний Хабакук номын 3 дугаар бүлгийн 17-аас 18 дугаар ишлэл дээр нэг ийм үг байх юм. Хэдийгээр инжирийн мод цэцэглэлгүй, усан мод үзмийн мод үр жимсгүй болж чидүүн модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс урахгүй байсан ч мөн хашаандаа хоньгүй, сарвчандаа үхэргүй болсон ч би эзний дотор баясан хөрч авралынхаа бурхан дотор баярлнаа гэж хэлсэн. Их сонин үгийг хэлж байгаа Хабакук. Тэ? Өөрөөр хэлбэл модон цэцгэлэхгүй, хашаандаа хонь ямаагүй бүх юм хэцүү байгаа үед ч гэсэн би эзэндээ баярлаж баясан хөөрж би чаднаа гэж хэлсэн биз дээ. Та мөнгөгүй, ор хоронгүй, өмсөх хоцгүй, идэх хоолгүй үедээ, танд туслах найз нөхөргүй үедээ, хүн болгон танаас нүүр буруулсан үедээ та эзэнд баясан хөөрж баярлаж чадах уу? Энэ бол итгэл. Хабакук би тийм үед ч гэсэн эзэнд баярлаж чаднаа гэж хэлсэн байна. Энэ бол үнэхээр итгэл. Яав гэдэг хүн ямар байлаа? Маш баян. Алдар нэртэй, маш баян, 7 хүү, 3 охинтой. Тийм ээ? Тэр ууц гэдэг газарт бол үнэхээр алдар нэрэн цуврайцсан хүн байсан. Нэг л өдөр яв доош орсон баг түүний амьдрал. Бүх хүүхдүүд нь нэгнийхээ гэрт байжгаад гэр нь нураад давуулж өгсөн баг. Бүх мал сүргийн дээрэмч дээрээ дээрэмдээ даваа явсан баг. Өөрөө өвчин тусаад яар шахандаа бариулсан баг. Эцэст нь ихнэр нь хаяа явсан баг. Тэ? Чи бурхнаа хараагаад өхөл таарна гэж хэлээд ихнэр нь явсан. Тэр үед ч гэсэн яв ихнэртээ юу гэж хэлжсэн? Мунхаг эмийн үг бүү ярьж. Баян тансаг үедээ эзнийг магтдаг бол ядуу зовлонтой үедээ ч эзнийг магтах ёстой гэж яв хэлсэн байдаг. Дараа нь бас яв юу гэж хэлсэн бэ гэхээр би ихээс энэ дэлхий дээр нүцгэн ирсэн угаасаа би энэ дэлхийгээс нүцгэн буцнаа. Эзнээс баяр жаргалыг болохоор авчихад хэцүү зүйлийг болохоор авахгүй байх уу гэж. Энэ бол явын итгэлийн хүчил байсан. Ийм үед ч гэсэн яв эзэнд хандан чин сэтгэлээсээ магтан залбирч түн багтаал хүндэтгэлийг өргөж чадчихсан. Яг л Моирын сүнс Явыг амьдрал нь хэцүү болонготой эзнийг хайна гэж бодож ирсэн байхгүй. Тийм болохоор Моирын сүнс бурханд юу гэж Явыг шургасан бэ гэхээр хэлдэг штеп. Бурханы өмнө очисон чинь бурхан Моирын сүнсээс асуудаг. Чи хаагаар дэмэд хийж байгаад ирв гэсэн чинь дэлхийд даяар хэрэг хийсэж байгаад ирлээ гэж хэлдэг. Миний зарч Явыг чи үзүү түн шиг зөвдгөн энэ дэлхий дээр алга гэдэг. Бурхан Моирын сүнсэнд өөрийн зарч Явыг магтсан баг. Энэ чинь Моирын сүнс бурхан буцаагаад юу гэж хэлсэн бэлээ? Эц! Та тэрний эргэн тойронд нь хэрэм босгоог өгч. Та түүнийг ивэгийг өгч. Сайндаа таныг магтдаг гэж бодож байна уу? Сайндаа танд талархаж залбирдаг гэж бодож байна уу? Та бүх талаар ивэдэг юм чинь танд сайн байх нь аргагүй шүү.
Жоо хэцүү тохиолдол л та. Яах нь харъя. Тэнгүүд бурхан хэлтэлтэй мууёрын сүнс. За яг би чам зөвшөөрье. Чи амь насанд нь бүүх үргэж. Тэгээ мууёрын сүнс Йовын амьдрал түмэн янзын гай гамшиг авцардаг. Йовд бол зүгээр амьсгалал үлдсэн шүү дээ. Амь зүгээр амьд зүрх тэг ямар ч зүрх зохилж амьсгаа бай. Өөр юу ч байхгүй. Йовд өөр юу ч байхгүй болсон шүү. Юу ч байхгүй. Хогны овоон дээр суугаад тэг нөгөө хогн дунд суугаад баарны хэлтэрхийгээр яс шархаа майждаг тийм их хүн болж хувирсан. Хүүхэд нохоо доо болж хувирсан. Йовыг хийж тоохоо болсон. Тийм үедээ ч Йов эзэнд итгэмжтэй байж, тийм үедээ ч Йов эзнийг магтан хүндэлж чадчихсан. Паул Силас хоёр залбирлын газар ч эзнийг магтан хүндэлж исэн, шорон дотор ч эзнийг магтан хүндэлж исэн. Цаг цагаараа байдаггүй шүү. Тийм. Таны амьдралд өнөөдөр уйлах өдөр байв, маргааш баярлах өдөр байна. Өнөөдөр та баярлж байгаач харин маргааш танд гонигтай байх өдөр бас ирнэ. Харин эзэнд итгэмжтэй байж, залбирч эзнийг магтдаг нэгнийг эзэн өрөөдөх юм аа. Паул Силас хоёрын залбирлаар дамжуулан бурхан шоронд байсан хүмүүсийг эрх чөлөөтэй болгосон шиг чиний итгэлээр, чиний залбирлаар, чиний магтаалаар эзэн бидний эргэн тойронд амьдарч байгаа мууёрын сүнсний хүлээсэнд түүний гав дөнгөнд гаднаасаа харахад эрх чөлөөтэйч зүр сэтгэлдээ эрх чөлөөгөө алдсан мянган хүмүүсийг эзэн чөлөөлөх болно. Бүгдээ хамт залбирдаг хүмүүс бай. Бүгдээ хамт магтдаг хүмүүс бай. Газар хөдлөж гав дөнгө мулталдаг залбирлаар, магтаалаар эзнийг хамтдаа магтаж залбирч амьдарцгаая. Эзэн таны амьдралд гайхамшиг хийх болтугай. Амен. Хамт эзэн хамт залбирцгаая. Агуу их эзэн минь өнөөдөр таны хайр ивэл нэгүсэлт үнэхээр талархаж байна. Та бол үнэхээр агуу эзэн. Галил Монгол чуулганы итгэгч нарыг бас таны үгээр урамшуулан зоригжуулах гайхалтай боломжийг олгосон бас тандаа баярлалаа. Их эзэн минь бидний итгэлийн амьдрал үргэлж нартай байдаггүй. Бидний итгэлийн амьдрал үргэлж элбэг хангалуун байдаггүй. Биднэрт дутагдах үе ирдэг, биднэрт өвдөх үе ирдэг. Биднэрт бүх зүйл хэцүү байх үе ч гэсэн биднэрт ирдэг. Таны өмнө бид өнөөдөр залбирч байна. Ямар ч үед бид таныг магтдаг, бид таныг хүндэлдэг хүмүүс байх хүсэж байна. Эзэн минь та өөрийнхөө хүүхдүүдийн залбирлыг сонсохдоо та энэ дэлхийд өөрийн сэргэлтийг авчрах болтугай. Таны сүнслэг эрх чөлөө өөрчлөлт бидний амьдралд болоод бидний эргэн тойрны хүмүүсийн амьдралд маань ирэх болтугай гэж залбирч байна. Тандаа талархаж энэ бүгдийг эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.